За сайн бацгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн маань сэдв холимог будирхайг нэмэх, хасах гэсэн хичээлийг баттгаж үзэж байна. За өнөөдрийн хичээлийн зорилго маань болохоор холимог будирхайг нэмэх, хасах үйлдэлийн утгыг ойлгон үйлдэл гүйцэтгэх чадвартай болох нэ. За 7 холимыг 3 хүүхдэд яаж хувааж өгөх вэ? Энийг бүгдээрээ хуулж аваад дэвтэртээ бичиглэл хийж бодоорой. За дараах дүрсийг маш сайн ажиглаарай. Хэдэн бүхэл, хэдний хэдэн хэсэг нь бодогдсон байгаа бүгдээрээ сайн ажиглаарай хүүхдүүдээ. За дүрсийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. За дараах дүрсэд болохоор нэг бүтэн буюу 8-ны 3-ыг тэмдэглэсэн байна. За холбоо будирхайгаар илэрхийлэхэд болохоор нэг бүхэл 8-ны 3 гэж үчих нь байна. За дараагийн дүрс болохоор 2 бүтэн буюу 8-ны 2 нь улаанаар будагдсан байна. За будирхайгаар илэрхийлж үчихтэй 2 бүхэл 8-ны 2 гэж уншигдах нэ. За энэ дараагийн дүрсийг бүгдээрээ сайн ажиглаарай хүүхдүүдээ. Эдгээрийг нийлүүлэн нийлбэрийг олж олох уу? За тэгвэл 1 бүхэл 8-ны 3 дээр нэмэх нь 2 бүхэл 8-ны 3. За энэний нийлбэр болохоор 3 бүхэл 8-ны 5 гэж уншигдах нэ хүүхдүүдээ. За ялгарыг олж олох хүүхдүүдээ. За мэдээж бага тооноос их тоог хасаж болохгүй учраас 2 бүхэл 8-ны 3-аас хасах нь 1 бүхэл 8-ны 2 гэж хасах нэ хүүхдүүдээ. За энэ холимог будирхайн ялгарыг олоорой хүүхдүүдээ. За хариу нь хэд гарсан бэ? 1 бүхэл 8-ны 1 гарсан уу хүүхдүүдээ. За энэ холимог будирхайн нийлбэрийг олсон байдлыг бүгдээрээ сайн ажиглаарай хүүхдүүдээ. За бүгдээрээ уншаад бодъё. 1 бүхэл 8-ны 3 дээр нэмэх нь 2 бүхэл 8-ны 2. За энэний нийлбэрийг олоход 3 бүхэл 8-ны 5 гэж уншигдах нэ. Бүхэл тоог энэ яг энэ хуваарийн зураасны урд нь голлуулж өвчнө гэдгээ битгий мартаарай хүүхдүүдээ. За дараагийн тоог бүгдээр уншъя. 5 бүхэл 9-ний 3 дээр нэмэх нь 2 бүхэл 9-ний 2. За бүхэл тоо нь болохоор 7 бүхэл 9-ний 5 гэж уншигдах нь байна хүүхдүүдээ. За дараагийн тоог ажиглаарай. 5 бүхэл 8-ны 3-аас хасах нь 2 бүхэл 8-ны 2-ыг. Энэний ялгар нь болохоор 3 бүхэл 8-ны 1 гарах нэ хүүхдүүдээ. За 7 бүхэл 10-ны 9-өөс хасах нь 2 бүхэл 10-ны 2. Энэний ялгар болохоор 5 бүхэл 10-ны 7. За энэ хүүхдүүдээ холимог будирхайн нэмэх хасах тооны нэмж хасахтаа хүүхдүүдээ бүхэл тоог хуваарийн зураасны яг голлуулаад урт талд нь бичихээ мартуу за хүүхдүүдээ. За холимог будирхайн нэмэх хасах үйлдэлийн бичиглэлийг сайн анхаараарай хүүхдүүдээ. За гэрийн даалгавар сурах хүчгийн хуудас 66 номер 359-оос 362 хүртэл хийгээрэй. Бодлогоо анхааралтай сайн бодоорой хүүхдүүдээ. За хичээлдээ анхааралтай идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.